Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ миний 30 хоног хоолны дэглэм бариад фитнесээр хичээллэх төлөвлөгөөний үргэлжлэл 2 дахь 7 хоног. За миний хоолны дэглэм маш энгийн. Өглөө өдөр орой бүхий л төрлийн хоол идэнэ. Орой 18 цагаас хойш юу ч идэхгүй. Тэгээд өдөрт 1.5-аас 2 литр шингэн юм уун. Дээр нь өдөр бүр дасгал хийнэ. За энэ 7 хоногт надад сэтгэл зүйн хувьд маш стресстэй байсан. Тэгээд би шууд хоолоор стрессээ тайлсан гэж хэлж болно. Өсөөгөө хэрний хоол идэж стрессээ тайлдаг зуршлыг мэдээж 1-2-7 хоногийн дотор өөрчлөн гэдэг тийм амар биш. Бараг бүхэл бүтэн амьдралынхаа туршид хийсэн зуршлаас салахын тулд сэтгэл зүйн маш их хүч тэнхээ шаардлагатай. Тэгээд энэ 7 хоногийн 8, 10, 12 дахь өдрүүдэд орой 6-аас хойш янз бүрийн юм иччихсэн. Дээрээс нь цагаа зөв зохицуулаагүйгээс болоод бас дасгал өдөр бүр хийж чадаагүй. Зөвхөн 8, 9, 10, 11, 14 дахь өдрүүдэд дасгал хийсэн. Ингээд зорьсон төлөвлөгөөндөө хүрээгүй улмаа сэтгэлээр унан гутарч эхэлсэн боловч нэг ухаантай хүний үгийг сонсон. Чи хизээч өнгөрснийг өөрчилж чадахгүй, харин ирээдүг өөрчлөх бүх боломж гарч чинь байна. Энэ өгүүлбэр надад маш их сэтгэлийн тэнхээ урам зориг өгсөн. Энэ 7 хоногийг дүгнэхэд арай гэж ам гарсан 7 хоног гэж хэлж болно. Мэдээж огт юу ч хийхгүй байснаас хийж үзээд ялагдаад тэгээд буцаж босдно миний хувьд бол хамаагүй дээр. За нэг бахархаж байгаа зүйл гэвэл түрүүний 7 хоногт би 3 минутаас илүүгүй чадахгүй байсан бол энэ 7 хоногт 4 минут гүйгээд 1 минутын амралттай нийт 19 минут гүйж байгаа. Мөн түрүүчийн 7 хоногт дугуй зогсолтгүй 1 минутаас илүү унаж чадахгүй ядарч байсан бол энэ 7 хоногт 3 минут 30 секундын амралттай нийт 15 минут унж байгаа. За түрүүчийн 7 хоногт миний булчингууд хүндүртэй байсан бол энэ 7 хоногт хүндүр завар бүгд арилчихсан. Мэдээж дасгал хийж байгаа өдрүүдэд зайлшгүй 1.5-аас 2 литр ус ууж байгаа. Миний уудаг усны сав нь 1.5 литр. Тэгээ тэрийг би бараг дуусгачихж байгаа нэг дасгал хийхэд. Дээрээс нь миний гидсний үйл ажиллагаа сайжраад гидс дөрөхгүй болсон байна лээ. Нойр сайн хിവэр байгаа. Жингийн хувьд 1 кг хассан байна лээ. Жин хасах нь миний хувьд нэг чухал биш. За дараагийн 7 хоногт гүйлтийнхээ болон дугуйныхаа минутыг нэмэн мөн шин дасгалууд хийж эхэлнэ. За түр баяртай.